энгийн хүний ойлгогдох хэлээр хэлэх юм бол мэрэгжлийн хяналтын ерхий газрыг одоо эргүүлэн сэргээн байгуулах хэлбэр рүүгээ орж ийна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ хэдүүлээ жоохон энэ төрийн байгууллагаараа жоохон тоглосон л асуудал болоод байгаа юм л да. Ер нь бол яг би хувьдаа мэрэгжлийн хяналтын байгууллага одоо байх нь зүйтэй гэж ер нь бол боддог хүний нэг. Тэгээд одоо эргээд нэг газар төвлөрүүлэх салбар яам болгон дээр одоо очсон байгаа хяналтын мэрэгжилтнүүдийг эргүүлж одоо нэг газарт төвлөрүүлэх ийм л одоо энгийнээр хэлэх юм бол ийм тогтоол даалгавар өгч байна. Тэгээ улсын их хурлын тогтоол нь өөрөө бас биелэгдэх боломжтой байх ёстой гэдэг агуулгаараа 26 оны 1 сарын 1-ний дотор энэ төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүйгээр улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр нэгдсэн удирдлагаар хангаж одоо арга хэмжээ авах даалгаврыг өгж байгаа нь яг биелэх боломжтой юу үгүй юу гэдэг дээр миний хувьд бас эргэлзээтэй байна. Ягаад тэгэхээр яг энэ салбар яамдуудад байгаа салбарын хяналт хариуцсан ажилтнуудыг засгийн газрын хяналт шалгалт хэрэгжүүлэх энэ газар руу нэгтгэнэ гэдэг маань өөрөө засгийн газрын тухай хуулийг өөрчлөх ёстой. За мөн одоо тухайн салбар яамдууд дээр нь тавигдсан байгаа төсвийн дагуулж одоо тухайн газар руу шилжүүлэх ёстой. Тэгэхээр чуулган хаах гэдэг 1 сарын 1-ээс өмнө яг энэ засгийн газрын хуулийг төсвийн тооцоололыг бас хийж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэхгүй байна л да. Тэгэхээр магадгүй энэ тогтоол дээр өгж байгаа энэ хугацаагаа хойшлуулах ёстой юу? Ямар ч байсан нэг юм логикийн алдаатай байна гэдгийг бол хэлмээр байна. За энэ тогтоол гарснараа хяналт шалгалтын хууль түүнийг дагсан одоо хуулиудын өөрчлөлт ороогүй цагт бол мэрэгжлийн хяналтын байгууллага сэргэж байгуулагдах болцоогүй. Тийм учраас хавар энэ хуулиудаа тэр тогтолцооны хувьд эргэж хараад нэгтгээд оруулж ирэх чиглэлийг өгч байгаа.